хажуулдрын комбинат гэж байсан. Хоёрдугаар дөргөд төрсөн ингээд тэр 66 оны усны үерийн жилээр манайх Яармагт газар заагдаад Яармгийн дэнчдэр ухаан орж одоо өссөн хүүхдүүдийн гэр хорооллын л одоо нэг юм аа. Тэгээд 1-2 дугаар ангид орсон эцгийн хүмүүжлэр яж байгаа. Тэр чинь Яармгийн хамгийн наадлын годомж учраас Улаанбаатар хот гэдэг ингээд харагдаад байдаг. Гэхдээ нэг Улаанбаатар хот орж үзэхээс ингээд 1-2-3 дугаар ангидаа тэгэл ингээд хөхрийнхаа саравчин дээр арчаа саравчлаа ингээд суугаад байдаг тийм хүүхэд байсан. Тэгээд аав ээж л дагуулж явахгүй бол хот орно гэж байхгүй, автобус нэмэг байхгүй юм. Тэгээд мэдээж 4-5 дугаар ангид орсон Улаанбаатар хот орж үзсэн. Ард кино театр, хүүхдийн кино театрт орж одоо кино үзэж тэр понч тэр бамбрууш кафед орж одоо мөрөөдөл маань одоо биелсэн гэдэг эхнийхээ мөрөөдлийг одоо биелүүлж хэлсэн түүх маань 4-5 дугаар ангиас эхэлдэг юм аа. За ингээд 7-8 дугаар ангид орсон миний мөрөөдөл бол зураач болохын сон гэж. Зураач мэрэгжилтэй болохын тулд дүрс хурлын дунд сургуульд орох ёстой байсан. Ингээд 8 дугаар анги төгсөөд дүрс хурлын дунд сургуульд ороод зураач мэрэгжилтэй 4 жил одоо төгссөн. Ингээд зураач мэрэгжилтэй болох мөрөөдөл маань бас биелсэн байгаамаа. За энэ хооронд юу болсон бэ гэхээр зураач болоод ингээд янз бүрийн кино янз бүр сэтгүүл цуглуулаад ирсэн. Гадаад явж үзэх юмсан. Тэр чинь 17-8 тай л хүүхэд байгаа. Гадаад яг тэр үед ямар асуудлууд байсан бэ гэхээр ерөөсөө нэг бол сайд гадаад явдаг, нэг бол тамирчин гадаад яв. Тамирчид дотроо бөхчүүд. Хүүхэд багтаа аавыгаа дагаал одоо бөхчүүдийг хараад байдаг бас би хойлгоо ах, ойдуугаа, нацагд орж байгаа гэл тэр тухайн үеийн бөхчүүдийг хараад ийм сайн, ийм гоё бүх болох юмсан гээл. Хойлгоо ахын тэр шиг гоё мөр ийм болчин энтертэй ингээл тэр хөл даваал ингээл байж байгаа. Интернационал гэж тэмцээн болдог байсан, айрмуудын тэмцээн болдог байсан. Хулгаагаар цонхоор нь ороод үзсэн. Тэр чинь билет нэмэг байхгүй. Тэгээд сайд болоход 17-8 настай хүүхд хэцүү учраас бүх болж гадаад явмаар санагдаад бүхэн спортыг сонгосон. Ингээд удахгүй бүхэн спортоор улсын аваргалаад гадагшаага баруун руу тэмцээнд явсан. 18 өстөдөө Францын баруун орнуудыг үзээд өөрийнхөө орны ядуу зүдүү ямар муу амьдралгийнхаа тухайн үедээ хүүхэд байхын төсөөлөл буучихсан. Ямар төсөөл буусан бэ гэхээр хамаг мөнгөө цуглуулад ингээд нэг тийм өдөн хүрдэг авах гэсэн чинь мөнгө хүрдэг үү? Тэр үуч нь өдөн хүрд $20 ус $20 байхгүй. Тэгсэн Францад тэр нохоо нь өдөн хүрдэгтэй явж байгаа. Тэр Францын нохоо нь өдөн хүрдэгтэй явдаг. Гэж Монгол улсын шигшээгийн тамирчид өдөн хүрдэггүй байдаг гэл тийм юм дотроо бодоод ингээд хизээ Монгол улс хөгжиндөө ийм болох юмсан даа гэл тиймэрхүү юм бодож байсан юм мөрөөдөл маань хэлээд ингээд гадаад явах мөрөөдлөө спортоор хичээснийхаа дагуу ингээд гадаад яваад үзсэн. Мөрөөдөл маань биелсэн. Тэгээд мэдээж тэмцээнд явж байгаа юмсан дээд амжилтыг үзүүлчих юмсан гэж бодсон. Ерөнхийдөө бол олон улсын тэмцээнд дэлхийн аваргуудад ороод ер нь нэг дэлхийн аварга болчих байсан. Гээд 20 настай анхудаа насан туршидтын дэлхийн аварга болж одоо эцэг ихээ баярлуулж бас мөрөөдлөө биелүүлж байсан. Ингээд дэлхийн аварга болсон мөрөөдөл маань биелсэн. За энэ үед нөгөө зураачаа зураад яваад байгаа юм. Тэгэл Яарамгаас зураг зураал тэр гэрийн даалгавраа ийм том ваатам цаасан дээр авна. Автобусанд шахалтна. Автобусанд шахалтгаар нөгөө том цаасан дээр зуусан гэрийн даалгавар чи үрчээгээд багштай загнуулна. Манай сургуулийн 4-р дэлгүүрийн ардталд байсан банкны 84-нд. Одоо зураач нараас байна уугүй юу? Бага бол мэдж байгаа баг. Тэгэл одоо ерөөсөө ингэж багштай загнуулж муу авч яхаар такси хөлгөлсөн оюутан болох юмсан. Тэгэл хажуугаар нь 8 хийсэн. Тэр чинь хажуугаар нь шигшээтэй барилдаад яваад байгаа ш. 2 дугаар шигшээд орсон. Бэлтгэлэн юмоо ин одоо зургаа зурна. Тэгэл ерөөсөө таксигаар л явдаг оюутан болсон. Пянз зарн зах дээр хагас сайн бүдэн сайныг алдахгүй юм оёо зарч. Нэлээд юм төггөр хармаантай мөнгөтэй юм оюутан болсон. Тухайн үед цуглуулсан мөнгө нь тухайн үед ямар ч байсан 13,000 төгрөг болж байсан санагдтыг. Шинэ лаада 5,000 төгрөг болж байсан баг тийм ээ. Ерөнхийдөө нэг тийм дэлхийн аварга болцсон мөрөөдлөө биелсэн шигшээд орцсон такси ундаг. Тухайн үед чинь такси ундаг оюутан байтугай хүн хэцүү байсан. Хэдэн 8 ажилтнал такси ундаг байсан шүү дээ. Ингээд ямар ч байсан мөрөөдлүүд маань биелээд ер нь нэг орон сууцтай болох юмсан. Тэгээ хотын цагиргаанд өргөдлөглөө. Би одоо ингээд дэлхийн аварга болсон. Дэлхийн аваргаас
мөнгө хүрэл медалууд авсан надыг орон сууцаар шагнаас гэдэг тухайн үеийн энэ үс дарга гэж байсан. Хотын дарга байсан. За чи нэг дахиад нэг дэлхийд төрүүлчихье гэсэн. Ингээд 88 он дахиад дэлхийгээс 2 дахь алтан медаль авч иж 4 өрөө байр 11-р хоролд шагнуулсан. Одоо энэ 11-р хоролд манай том хүү одоо гэр бүлийнхэнтэйгээ тэнд амьдардаг. Одоо хүртэл анхны овоохоо учраас би хайрладаг. Ингээд 4 өрөө байртай болж дотор нь төөрч бодолж явсан үе маань саяхан юм шиг санагддаг юм аа. Гэхдээ мөрөөдлөө биелүүлсэн. Тухайн үед хэсч айлын өрөө дамжиж яваагүй хороол надад байхгүй. Одоо 11-р хороолоос 13 гээл. Тэгэл одоо хаана нэг өрөө сулан тэрнтэйгээ нөгөө гэр бүл тэгэл яваалаа. Анхны маань хор юу байсан бэ гэхээр одоо нэг хашааны нэг юм сараалжин юм төмөрнүүд байдаг шүү дээ, тийм. Ингээ сараажилсан. Цагаан орч байгуу. Тэр хашааны сараалжсан нэг нурцсан байсан төмрийг найзтайгаа доор нь 4 тайрдс аваад тэгээ матрас оёод ингээд анхныхаа хорыг дөрдөг филетгтэйгээр эхэлж байсан амьдрал маань тухайн үедээ л мөрөөдөл байсан юм аа. Ингээд ямар ч байсан мөрөөдлүүд маань биелсэн. 90 онтой залгсан. Уран бүтээлчдийн 2 дугаар зөвлөгөөн дээр уран бүтээлчд манай тэр монументал чимэглэлийн урчууд маань их үүрэг оройлтой оролцсон. Анхны одоо урай лоозонгуудыг хэвлэж бичих. Энэ дээр бол бас уран бүтээлчдийн хамт шинэ нийгмийг авчиралцж ийсэн, шиг нийгэмд бас гар бие оролцож ийсэн гэдэг мөрөөдөл маань биелж олон улс төрчид найзуудтайгаа Эрдэнэ, Батбул, Илбгэ манай энэ казино Батбуучлаа Батбул гамдаатайгаа үерхэж дээр үе цаахан алимгтал байсан л да. Ингээд 20-30 жил гарan бид нар үерхэж найзалж яваа ийм нөхдүүд юм аа. Ингээд тэр үед улс төрийн янз бүрийн зөвлөгөө энэ төрд ордог байсан, дугуй заал энэ төрд байсан. Батбул надад нэг үг хэлсэн байдیں۔ Би одоо энэ зарим үгийг ойлгохгүй байна гэдэг. Би үннээ л хэлж байгаа шүү дээ. Одоо юу нь ялгаагүй байна. Ийм үг хэлчихэл энийгээ заасыг энд нь ингээ. Чи ойлгох болоогүй. Чи 8 хийгээ сайхан мөнгөтэй болоод харин биднэрт дэмжээ яваа гэдэг. Тэгээ би бизнесийн замыг сонгоод 92 онд Genco гэж компани байгуулсан. Байгуулахдаа ямар мөрөөдөлтэй байсан бэ гэхээр тэр үе чинь зурагтаар их гоё компани захирлууд кинон дээр гарна. Үсээ хойшин самдсан, хар шилтэй, урт ноолорон болтойтой, том цүнхтэй, тэгээ 2-3 бие хамгаалагчтай гоё машин унсан тийм компани захирал болох юмсан гэж одоо мөрөөдөж бодоод 92 онд анхны компани байгуулад гараад явсан. Энэ хооронд юуг эсийг үзэх вэ, тийм ээ? Өрөнд орох, шатах, дээрэмдүүлэх, зодуулах, нүдүүлэх, цагдаа төөгдөх гэж явсаар байгаад нэг мэдсэн бас нэг гайгүй хүн шиг компани том татвар төлөгч олон мянган хүн ажилд оруулсан ийм компани захирал болж мөрөөдөл маань бас биелсэн байдаг юм аа. Мэдээж бизнес хийгээд анхудаа том мөнгө барьж үзсэн. Тухайн үед бид нар мөнгө тоолж чаддаг байсан. Монголчуудын нийтгэл шинж штэ. Бид нар багц мөнгө гэж байгаагүй. Мөнгийг дандаа 1, 2 гэж нөө няруу тоолдог шиг тоолдог байсан. Сүүлдээ мөнгө тоолж сурсан. Мөнгөтэй ингэж ороод ирэхээр асрыг асуудалд ордог, эвдэрдэг юм байлаа. Үнтэй цаг авч зүүх, үнтэй машин авах гэл. Одоо бол тэр бол бүгд мөрөөдөл болоод өнгөрсөн. Баяжуулын дэлхийн баяжуулын авч ундаг үнтэй машинуудыг авч унсан. Би Rolls-Royce гэдэг машиныг сая 300 мянган доллараар авч унаад 45 минут орчим дотор нь суугаад гинт уйдсан баг. Тэгээд ийм үнэтэй машин бид хаа явах гэдэг ийм машин авсан болоо гэ. Гадаагаар нь нөгөө ээж дээр очино яармагт манай ангийнхан ч юм нөгөө ядуу гудамж нөгөө ядуу ажилгүй иргэд би тэнд ганцаараа одоо нэг тийм цагаан хэрэг шиг юм яваад байж болохгүй учраас энэ бүх юмнаас ерөнхийдөө татгал заадсан гэх юм уу да. Болсон юм аа яриад нь шүү дээ. За ингээд ээж авийн мөрөөдөл байсан. Миний хүү одоо ингээд янз бүрээр хэлүүлэгдээл саядан суглаа муглаа гаргаалаа. Үн ч юм худлаа ч юм уу ингээд яваал ахын зурагт мөрөгтөр гараад нэг төр төвшөлтч болдгоо юм баг та. Гээд 2004 онд ээж аваагаан төрсөн удаг Баян хонгор аймгаас улсын хуралд
анх удаа гишүүн болж ээж аваахаа мөрөөдлийг өөрийнхөө мөрөөдөлд амт биелүүлж төр дэвшилцэж эхэлсэн. Баян орны баян иргэд болж дэлхийд хөгжлөөрөө Монгол улсын жуудо бүхий холбоо шиг эхний 10-т багтсан ийм орн болмоор байна. Энэ бол миний мөрөөдөл, та бүхний мөрөөдөл гэж ойлгоод байгаа. Мөрөөдлөө биелүүлэхэд хэдхэн хоног үлдлээ.